2017 оны 3 сарын 30-ны өдрийн А73 дугаар тушаал гарахаас өмнөх ТТ2 тайлангийн маягт маань зөвхөн албан татвар ноогдох орлогоос хасагдах зардлын дүнг задалж харуулдаг байсан бол шинэ тодруулга маягт нь борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, албан татвар ноогдох орлогоос хасагдах зардал мөн албан татвар ноогдохоос хасагдахгүй зардал гэх мэтчлэн 9 бүлэг мэдээллийг агуулдаг болж наривчлагдсан байгаа. Тэгэхээр энэ тодруулга маягтыг хэрхэн бөглөх вэ гэдэг талаар бүгдээрээ үзье. За тодруулгын нэгдүгээр хэсэг нь борлуулалтын орлогын хэсэг байгаа. За бид дансны кодчлал дээр очивол дансны кодчлалын 66 болон 67 дугаар мөр дээрх борлуулалт болон бусад борлуулалт гэсэн дансны журнал бичлэлтэн дээрх дүн автоматар орлогын тайлангийн тодруулгын нэгдүгээр хэсэг дээр бөглөгдөнө. За бүгдээрээ жишээн дээр харвал журнал бичлэлтэн дээр байгаа манай борлуулалтууд байна. За борлуулалт маань үндсэн үйл ажиллагааны борлуулалт болон туслах үйл ажиллагааны борлуулалт нийлээд 144 сая төгрөгийн борлуулалт байгаа. За энэ 144 сая төгрөгийн борлуулалт маань ТТ2 тайлангийн нэгдүгээр хавсралт буюу орлогын албан татврын тайлангийн 1.7.8 дугаар мөрүүдийн нийлбэр дүнтэй тэнцүү байх буюу борлуулалтын орлогын нийт дүнтэй тэнцүү байгаа. За манай жишээ маань борлуулалтын тайлан хөтэлдэг гэсэн жишээтэй байгаа. За борлуулалтын тайлан дээрх үндсэн үйл ажиллагааны борлуулалт нь орлогын тайлангийн энэ дүнтэй жицүү туслах үйл ажиллагааны борлуулалт буюу 45 сая нь орлогын тайлангийн бусад борлуулалт дүнтэй тэнцүү. За энэ дүнгууд журнал бичлэлт болон ажлын үснэгт борлуулалтын тайлан дээрээс автоматар дуудаж бичигдэнэ. За тодруулгын 2 дугаар хэсэг буюу өртгийн хэсгийг бөглөхийн тулд бид 5 дугаар хавсралтын туслах цэс рүү орж үзье. За энд борлуулсан бүтээгдэхүүний өртөг гэсэн 2 дугаар бүлэг нь 2-1 буюу үйлдвэрлэл үйлчилгээний 2-2 буюу худалдааны чиглэлийн аж ахуй нэгжийн борлуулалтын барааны өртгийн тооцоол гэсэн 2 хэсэгтэй байгаа. Тайлангийн тодруулгын тус ногоон дэсгэр дээрх дүнгуудыг бид гараасаа шивж оруулж өгөх шаардлагатай. За энэ тасархай зурааснаас хойш хэсэгт алдааг хянах хүснэгт байгаа. Танай компани гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бол худалдааны компани гэдгээ зөвлөд өгнө. Ингээд тодруулгын 2-2 буюу худалдааны компани өртгийн тооцоол дээрх дүнгууд идэвхжсэн байна. За бүгдөө юу багны тайлбар дээр дараад үзье. За санхүүгийн тайлангийн бараа материал болон борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд байгаа тоо энэ хүснэгтийн тоотой зөрсөн тохиолдолд энэ багны харгалзах нүдэнд нэмэх эсвэл хасах утгатай тоо бичиж тохируулна гэсэн байна. За манай жишээ тайлан маань энд автоматар окей буюу зөв гэж харагдчихна. За эндээс бүгдөө алдааг хянах хүснэгтээр тааруулаад харъя. Бараа материалын эхний үлдэгдэл таарж байна. За тайланд үед орлогдсон буюу худалдан авсан бараа таарж байна. За C2 буюу эцсийн үлдэгдэл маань таарсан байна. За тэгэд эцэст нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг буюу өртгөөр зарлагдсан бараа материалын дүн маань таарсан байна. За хэрвээ манайх худалдааны болон үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг компани гэж үзэх юм бол худалдааны үйлчилгээний гэдгээ хоёулангийн чагтлаад өгнө. За энэ үед хяналтын баган дээр улаан тэмдэглэгээтэй алдаа мөн тодруулга маягтын хяналтын баган дээр маань анхаар гэсэн анхааруулгууд гарч ирж байна. Энэ алдааг тайлбар баган дээр хяналтын хүснэгтийн зөрүү дүнг нэмэх эсвэл хасах утгатайгаар оруулж өгснөөр залруулнаа. За бүгдээрээ эндээс гараар шивээд өгье. За эхний үлдэгдэл маань хасах 75 сая гэж байна. Тэгэхээр бүгдээрээ хасах тэмдэгтэйгээр зөрүү дүнгийнхаа дүнгуудыг бичээд өглөө. За энд орны наривчлал алдсан байна. 7-оор хийгээд өгье. Зөрүү дүн маань засагдсан байна. За ямар учраас ийм алдаа гардаг вэ гэхлээр бидний тодруулга маягтын
нийт үртгийн хэсэг дээр маань худалдааны болон үйлчилгээний компанийг хоёулангийн чагталж өгснөөр бараа материалын эхний болон эцсийн үлдэгдэл худалдан авалт зарлах талд маань 2 дахин бичигдэж гин гэсэн үг. Тэгэхээр 2 дахин бичигдсэн тэр дүн бид нар хасах тэмдэгтэйгээр юу баган дээр бууруулж өгснөөр маягт маань зөвлөгдөж гин гэсэн үг. За ингэснээр зөрүүдэн арилж хяналтын баг нь окей болсноор тодруулга маань болчихлоо гэсэн үг. За та бүхэн худалдааны болон үйлчилгээний мөн үйлдвэрлэл эрхэлдэг компанид аль нэг нь ч сонгосон тухайн эцсийн эхний үлдэгдэл маань тодруулах дээрээ нэгээр орсон бол бүглэгдчихлөө гэсэн үг. За бүгдөө хавсралтын тодруулга руугаа буцаадаарай. За тодруулгын борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэсэг маань бүглэгдсэн. За доошоо явж идэл албан татвар ногдох орлогоос хасагдах болон хасагдахгүй зардлын дүнгууд маань манай журнал бичлэл дулаан ажлын хүснэгтэн дээрээс автоматар татагдж орж ирж байгаа. Харин бусад ногоон дэвсгэртэй хүснэгтүүдийг та гараараа шивж оруулж өгөх ёстой болно гэсэн үг.